За тэгэхээр өнгөрсөн 7 хоногт улсын хурлын чуулганы хуралдаан тасарсан ийм байдалтай байлаа. Энэ 7 хоногоос ер нь жигдэрх нь үү? Улсын хурлын хуралдаан чуулганы хуралдааны үйл ажиллагаа тасалдсан юм бол байхгүй шүү дээ. Зүгээр чухам алиг хэлж байгаа. Айгуу хов. Миний бодлоор бол чуулганаар хэлцэх асуудлууд бүх асуудлууд чинь даргын зөвлөөр хэлцэгдээд тэр дараалалаар л явж байгаа. Харин энэний өмнөх 7 хоногт байгаа нэг хөдөөжин сайдын энэ томилгооны асуудал хэлцгээд арчил намын бүлэг завсарлага аваад ерөнхий сайдыг орж ирж иж асуудал оруулах гээд тэгээд хэлцэх асуудал хойшилсан. Бусад асуудлууд бол гормоор явж байгаа. Өнгөрсөн 7 хоногт байха улсын хурлын дарга өглөө эрт дүүрэн бахад орж ирэхгүй байж байжсэн орой ганцаараа орж ирээд чуулган хаалаа эрт сүрэхгүй байна гэдэг ийм зүйл бол зураг яваад исэн тий ганцаараа ингээ алга тогсож байгаа. Яг их хурлын дарга ганцаараа байсан уу? Та тэр үед байсан уу байгаагүй юу? Би чи ерөөсөө их хурлын чуулганы хуралдаанд яг л сууж идэг хүн шүү дээ. Өглөө эхлэхэд ёс зүйн дэд хороо хуралдах шаардлагатай байна гэд бям цогтгшүүн завсарлага хүсээд тэгээд ёс зүйн дэд хороо хуралдана гэд хүлээгээ тэр өдөр миний ойлгосноор ёс зүйн дэд хорооны гишүүдийн эрс хүрэхгүй байна гэд хуралдаж чадаагүй нэлээд хүлээсэн байх. Орой би нэг 6-7-гийн үед баха чуулганы хуралдааны танхимд сууж байхад 10-аад гишүүн сууж байсан шүү дээ. Тэгээд их хурлын дэд дарга их хурлын дарга орж ирээд чуулганы хуралдаа одоо ингээ ёс зүйн дэд хороо хуралдаж чадсангүй тэгээ хүлээж яагаад ингээд өнөөдөр бас чуулган хуралдаж чадсангүй гэдэг юугаа тайлбар хийгээд тэгээ чуулганы хуралдааныг өндөрлүүлсэн шүү дээ. Ганцаараа байгаагүй юм уу? Ямар юм а тэр нэг сошиалоор яваад бас нэг зургийг яриад байна уу? Тэр чинь гэрэлтэй өдөр чуулганы хуралдааны танхимыг та нар мэдэн шүү дээ. Гэрэлтэй тийм өдрийн зураг л байл шүү дээ. Орой нэлээд хэдэн гишүүн бас улаан сайд, Зэрэмбат сайд, Аюур сайхан, Саран гэрэл сайд нэг 10-аад гишүүн байсан шүү дээ. Би өөрөө сууж исэн чинь. Тэгээд их хурлын дарга орж ирээд ийм асуудлаас болоод ингээд чуулган хуралдаж чадсангүй. Тэгээд чуулганы хуралдаан өнөөдөр хуралдааныг одоо өндөрлж ийн гэдгийг зарлаад тэгээд гарсан шүү дээ. Ганцаараа юу гэж тийм хурлаадаг юм гэж байна. Оюун эрдэнэ гишүүн ярилцлаганд орохдоо нэг зүйлийг ярьсан. Улсын хурлын дарга инх болд гэдэг хүн хурцын асуудлыг хаалттай хэлэлцээд томилоод явуулсан гэдэг зүйлийг ярьсан. Ер нь инх болд улсын хурлын дарга өөрөө хүсэх юм бол чуулганыг хагаа асуудлыг ярьчдаг юм уу? Элчин сайдаар томилогдсон асуудлыг ярьж байна уу? Солонгост бүгд найрамдах Солонгос улсад суух элчин сайдын асуудал яригдах хуралдааныг би санаж байна. Тэр хуралдаан нөгөө элчин сайдыг томилдог гадаад дуудлага аюулгүй байдлын байнгын хороонд хаалттай оролцсон юм байна лээ. Тэгээд чуулганы нэгдсэн хуралдаанд орж ирэхэд байнгын хороодын гишүүдээс нь санал гарсан юм. Миний санаж байгаагаар Нямагийн инх болд гишүүн, Баасан хүү гишүүн хоёр баха. Энэ асуудлыг нээлттэй хэлцэж болохгүй. Яагаад гэвэл байнгын хорооны хуралдаанаар хурц элчин сайдын асуудлыг хаалттай гормоор хэлсэн юм аа. Тийм болохоор чуулганы хуралдааныг хаалттайгаар хэлцэх зүйтэй гэж Баас хүү гишүүн хэлсэн санагч Нямагийн инх болд гишүүн хэлсэн гормын санал гаргасан санагч. Тэгээд гормын саналаар санал хураагаад хаалттай хэлцэх санал хураагаад тэгээд хаалттай явсан шүү дээ. Тэрийг бол манай хэвлэл мэдээлэх мэдж байгаа байна. Би зүгээр болсон процессыг л ярьж байгаа шүү дээ. Би өөрөө гадаад бодлого аюулгүй байдлын байнгын хорооны гишүүн биш болохоор. Тий. Бойкот үргэлжлэл нь одоо нөгөө улсын хурлын даргыг даргаалах юм бол хуралд орж суухгүй гэдэг байгаа. Гишүүд хуралдаа үргэлжлүүлээд орохгүй гэдэг ийм зүйлийг улсын хурлын гишүүн оюун эрдэнэ хэлсэн л. Тэгэхээр маргааш нөгөөдрийн чуулган бас хуралдахгүй юу? Та бүхэнд ямар мэдээлэл байна? Хүн мэдээгүй. Хов гишүүн байр суурь илэрхийлэх бол нэг хэрэг. Би бол маргааш чуулганыхаа уралдаанд ирээл чуулганыхаа уралдаанд суугаал ингээл явна. Улсын хурлын чуулган бол тодорхой дийлхтэй хуулиар зохицуулагдсан дийлхтэй шүү дээ. Тэр дагууга үйл ажиллагаагаа хэвэн үргэлжлүүлэх байх гэж бодож байгаа. Ер нь бол одоо ингээд улс төрийн нөхцөл байдлаас болоод юм уу сүүлийн та бүхэн анзаарсан бол сүүлийн 2-3 чуулган дараалж
засгийн газраас өргөн мэдүүлсэн засгийн газраас оруулж ирсэн асуудлаар сайд нар нь өөрснөө орж ирэхгүй байх. За сайд нар нь энэ тодорхой асуудлуудаа байр суурь илэрхийлэхгүй, чуулганы эрдэс бүрдүүлэхгүй байх асуудлууд гарлаа шүү дээ. Энэ бол байж болохгүй. Улсын хурал Монголын парламентын үйл ажиллагаажийг твийн үргэлжлэх ёстой. Тэнд асуудлаа оруулсан хүмүүс, хилцүүлэхээр оруулсан хүмүүс, өргөн мэдүүлсэн хууль тогтоомжийнхаа асуудлаар бол өөрснөө суугаад, өөрснөө яг биечлэн байгаад ингээд асуудлаа хилцүүлээд явуулах учиртай л да. За та бүхэндээ мэдээллийг Заргийн мань видео сайт нийгмийн бодлого боловсрол соёл шинжилх ухааны байнгын хорооны дарга Баатар Илгийн өрөөнөөс шууд амжилт үзүүлэлээ анхаарлаа хандуулсан та бүхэнд баярлалаа.